Шинжлэх ухаан танин мэдхүүн од мөндөр суугийн цаг хугацааны аялал нэвтрүүлэг хурж байна. Хөтлөгч Амар санаа болон мөхцөл миний бие шин дугаараа хүрэхээр студид бэлэн болоод байна. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 төлөвлөгөөнөөр хүрч байна. Өнөөдрийн дугаарыг Улаанбаатар хотын хамгийн үнцэнтэй бүс Сүхбаатарын талбайгаас ердөө 900 м-ийн зайд байрлах Encanto Trade Center Office болон эрүүл зүрхний үндэс Vidan брэнд ивент итгэн та бүгд төрөж байна. За өдрийн минь Амраа. За өдрийн мэндэ. За хоёулаа хаашаа хизээ рүү аялах вэ? За хэдүүл одоо Нидерланд гэдэг Голланд гэдэг улс байдаг шүү дээ. Энэ улсын ер нь яаж үүссэн, яаж үндэстэн болж бүрэлдсэн, энийг бүрэлдүүлсэн тэр 80 жилийн дайны тухай ярих юм. 80 жилийн дайн гэдэг тэр хүч хэрхийлэл байлдаа мэлдэг гэхээс илүү би зүгээр тулдаа мулдаанд бараг ярихгүй бүх нюанс одоо логикуудыг л ярьж өгнө гэсэн. Хаанууд хаан ямар шийдвэр гаргасан, голландууд яаж нэгтэрсэн, юу юун дээр хоорондоо хэрэлдсэн гэх мэт чинь тийм ээ. Санал зөрчилдсөн гэх мэтлээ. Тэгээд одоо Нидерландын тусгаар тогтнолын дайн гэж нэрлэдэг. 80 жилийн дайн гэж нэрлэдэг. Айгүй түүхчдээ их олон янзаар маргадаг. Яг 80 жил байсан үгүй юу гэж хүртэл маргадаг. Ер нь ойролцоогоор 1568 оноос 1648 он хүртэл үргэлжилсэн. Шинээр байгуулагдсан Голландын бүгд найрамдах улс Испанийн ноёрлоос чөлөөлөхийн төлөө тэмцсэн ер нь ийм л дайн. Энэ дайн Голландын түүхийн маш чухал хэсэгт ордог. За би энэ Голланд, Нидерланд гэдээ яриад байгаа. Өмнө нь бол Голланд гэдэг байжгаад ерөнхийдөө халах гэдэг том одоо муж болон том бүлгэнгийн нэрээр нэрлэдэг байсан учраас энийг нийлүүлээд Нидерланд гэж нэрлэх ёстой гэсэн агуулгаар одоо улсын нэр нь хүртэл гэж өөрчлөгдсөн шүү дээ. Тэгэхээр яг хаяа бас ингээд нөгөө Голланд гэж ороод байгаа бол тэр үеийн нэрээр нэрлээд яваад байгаа гэж ойлгоорой. Тэгээ Голланд, Нидерланд хоёр бол нэг утга агуулгатай юм л үг гэсэн үг. Тэгээд одоо ер нь бол нэг юм хошин маягаар ингээд төсөөлөе л да. Яагаад ингээд 80 жил дайтсан бэ гэдэг асуудал гараад ирэхээр Испани хүмүүс цаг баримталтгүй гэсэн нийтлэг ойлголттой хоолбож бодмоор байж магадгүй гэж байна. Гэхдээ 8 жил ш 8 удаагийн 8 10 жил гэдэг бол Испани одоо цаг баримталтгүй испанчуудын хувьд ч гэсэн одоо жишгээр ч гэсэн энэ бол дэндүү удаа хугацаа байна. Дууссан оны нэг санах юм бол 1648 он. 30 жилийн дайн гэдэг нэвтрүүлгээр би энийг дуусгасан. Яа дуусгасан 1648-аар дууссан. 1648 онд болохоор одоо Швейцарь улс анх үүсэж байгаа шүү дээ. Вестфалийн гэрээ гэдэг байгаа. Тэгэхээр энэ дайн чинь ер нь бол ингээд энэ дайны сүүлийн 30 жил нь бол одоо тэр Европын бас талыг нь хядсан Герман тал руу илүү байлцсан. Шведүүд орж ирсэн нэг юм 30 жилийн дайн орж ирж байгаа. Францууд орж ирнэ. Тэгэхээр энээс өмнө 50 жил одоо юу гэдэг яг энэ Герман төв Европын хэсэгт бол хойд Европын хэсэгт бол Голландууд Испантайгаа нэлээд одоо нацалтантай Habsburg эзэнт гүрэнтэй гэж ойлгож болно шүү. Испани гэдгийг. Тэгээд ийм удаар шалгараад байгаа. Ингээд ерөн зөсөөлөл л яагаад Нидерландыг ингээд Испанчууд авсан бэ гэдэг хүмүүс гайхдаг тийм ээ. Харин тий. Юу тэнд байсан Нидерланд одоо Голланд Испани тэгээд зүгээр хошиг шилдэг юм байна л. Эдгээр яаж ч удсан манай цаг агаартлаа болоогүй гэж ирдэг. Гоёсэн байна. Мөнхийн манантай хүүтэн Амстердамд байж үзсэн үү? Үзег. Би Амстердамд нэг 12 сар дэлгүүтэй байсан. Ястуу мохоо хөт. Би нөө дулаахан гэж бодоод дотоороо нэг нэмгэн өмдтэй явж хахад бүр ингээд нэг чөмөг ингээд царцмаар тэгж далайн тэнгисийн нөгөө хүүтэн салхи гарч ирдэг. Орой явж исэн болоо тэр би өстө мангар тохгүй баг ханаа төрсөн байхгүй. Тэгээд одоо за энэ чиглэг хүүтэн гэдэг чинь зөвөр манай энэ хуурай хойднаас хажууд бол жинхэнэ чөмгөж хаг ташдаг хүүт юм байна гэж амар мэдэрсэн. Тэгэхээр хүүтэн гэдэг зүйл тэгээд тийм хүүтэнд одоо тийм чигтэй далаа дээгүр далаач тэгээд ингээд аялж исэн гэж бодохоор бас л шууд миний ингээд зүр би ингээд даарж эхэлж байгаа. Тэгээд нэг юм Голландууд ч бас нэг юм айхтар адил явдалтай юу дуртай дугуйчин юм аялагч юм гүйдэг хараадаг нэг юм ерөнхийн нэг юм атлетик тийм бие тамирч хүмүүс байдаг шүү дээ. Голланд эмэгтэй одоо Нидерланд бүсгүүчүүд скват хийчихэд дугуйнууд харьдаг гэдэг үстэй хөл хийчихэд. За тэр бол яах аргагүй үнэ. Амстердам бол тийм хүүдэн тэгээд маш их дугуйндаг. За одоо ингээд 80 жилийн дай хэрхэн эхэлсэн буюу Б буюу Нидерланд дахь Испанчууд гэдэг зүйл гарч ирж байгаа. За энэ хүртэл бол Нидерланд гэдэг улсыг нэгтгсэн нэг ойлголт байгаагүй. Яа тэгэхээр энд одоо холбооны одоо Нидерланд ч холбооны улс шүү дээ мужуудаас бүрдсэн. Тэгвэл тэр олон хот Брабант, хот мужууд гэсэн Амстердам, Брабант, түүхэн Фландер, Фрисланд гэдэг зөндөө олон улсууд хот улсууд ингээд мужууд байдаг байхгүй. Тэгэхээр яг Испанчууд бол Нидерландыг жинхэнэ утгаар нь очиод байлдаад төрөмгийлж довтлон эзэлсэн гэж хэлж болохгүй. Ямар нэгэн сүр дуйлаантай эзлэн төрөмгийлэлт хаан одоо ялгуулсан гавьяа маяг байхгүй. Харин хааны
одоо Habsburg-ийн угсааны хаадын гэрэлтийн холбоо улс төрийн тохиролцоо мөн 15-аас 14 дугаар зууны үед үндэстэн гэдэг ойлголт төдийлөн хөгжөөгүй байсан учраас энэ Голландын энэ газар нутгт зэрэг шалтгаалаа өнөөгийн мэдих Нидерланд нь айжмаар Испаний эзэнт гүрний мөдөлд очсон, шилжиж очсон. Энэ байдал эхэндээ дажгүй байсан юм байна. Гэхдээ 15 дугаар 16 дугаар зуунд хүмүүс янз бүрийн шалтгаанаар эзэнт гүрэнд дургуутж гисэн. Үүний хамгийн том одоо шалтгаан нь бол шашны асуудал. Нөгөө нэг Гутенберг чинь барлаж хевлээд тэрий чинь нөгөө нэг тэрслүү лам тараагаад ингээд өө юм болсон шүү дээ. Яг энэний чинь суурь нь бэлтгэгдсэн байсан гэсэн үг байна. За ингээд одоо 1555 онд 2 дугаар Филипп өөрийн эцгээс Habsburg-ийн Нидерландын эрх мэдлийг өвлөө авсан. Одоо хаанаас өв залгамжилж авахаараа тэрнийг ингээд газар нутгаа ярьдаг шүү дээ, тий. Одоо 100 жилийн дай ингээд нэг Франц англичууд байлдаад идэг шүү дээ. Тэр чинь цагаад болох юм бол Францын нэлээд олон хот хотууд нь Английн их байсан байхгүй. Яагаад тэр Английн Уильям чи өөрөө үеэлүүдээсээ гэрэлсэн эхнэр мөхнэрээсээ дамжуулаад баахан хот мотыг өөрийн болгоод авцсан. Тэгээ Франц дотор нь Англи улс яваад байсан маягийн тим одоо үйл явдал болохгүй. За тэгэхээр одоо 2 дугаар Филипп хаан өөрийн эцгээс Habsburg-ийн Нидерланд гэж нэрлэдэг байгаа чинь одоо Испаний эзэмшлэлүүд Нидерландыг одоо өвлж авсан. Эцэгчгээ шашны хувьд либерал хүн байсангүй. Протестант шашнуудын тэрс үзэлтийн хэмээн үзэж хавчин мөршгөж гисэн. За энэ мэдээж хэрэг голландчуудад таалагдаагүй. Нидерландын язгууртнууд Филипп хаанд мөрдөх мөшгөлттэй залхаан сэргэлтийг зогсоох хүссэн өргөдөл илгээс хаан татгалцсан. Үүний дараа хэд хэдэн жижиг бослого энэ тэнд гарсан. Филипп үүнийг Council of Troubles гэдэг буюу одоо зовлонт асуудлын зөвлөлөх юм уу да тий. Хэмээх тийм институт байгуулад 9,000 хүнийг баримчилж 1,000 хүнийг цаазаар авсан. Цаазуулсан улсын дунд Нидерландын нийгмийн дээд давхаргын төлөөлөгчд олон байсан. Одоо сэхэтэн одоо дэвшилтэд үзэлтэй хүмүүс нэг түгээн олон байсан учраас улбар шарын Уильям хүртэл араас нь нэхэх улбар Уильям де Оранж гэдэг юм. За би энийг улбар шарын гэж зүгээр хэлчихэд үүнээс цаашаа Оранж гэж явна шүү. За яа тэгэхээр Голландын үндсэн өнгө чинь Оранж шүү дээ. Хөл өмгийн фэнүүд нь бүх үндэсний хувцас сунтар дандаа Оранж өнгөтэй байдаг тийм ээ. Тэгээ Уильям Оранж Уильям хүртэл араас нь нэхэх зэрэг одоо залхаан цэрлүүдээс зохтон гадагшаа дүрж гарсан. За энэ яагаад Уильямыг дурдаад байна гэхээр энэ өөрөө бас нэлээд том дүр ихгүй юу энэ хувьсгалынх нь. Удаа дараалан бослог гарсан боловч бослогыг Испаний арим ерөнхийдөө бол төвөггүйхэн дарж ирсэн. Тухайн үедээ эн чинь армада ялагдаагүй байгаа. Англи руу очиагүй байгаа. Испани чинь дэлхийн супер гүрэн байгаа. Одоо Европын нийт алтных нь бараг 4-ний 3 нь Испани хааны ордонд байж идэг. Тэгэхээр эн чинь айхтар бас том юм явж байгаа байхгүй юу? Ингээд төвөггүйхэн дарж исэн боловч Филипп хаан өөрөө алдаа хийсэн. Нидерландын ард түмэнд асар их татвар ногдуулсан. Энэ нөхцөл байдыг уламд ороод болсон. Улам цаашаа түлхсэн гэсэн. Яагаад энэ татвар оноосон бэ гэхээр Отtomаны эзэнт гүрэнтэй хийж буй өртөг өндөртэй дайны санхүүжилтөнд зарцуулахаар өөрийн одоо салбар мууж эзэмшлийн муужуудаа ялангуяа Испаничуудаас гэхээс илүү нөгөө нэг хоёр дахь үндэстэн гэдэг шүү дээ тэднээс татвар өндөр тавьсан гэсэн. Үүнээс болж Habsburgт үнэнч байсан хүмүүс хүртэл дургуутсах болсон. За хин ч гэсэн өөрийн ингээл одоо гахаж дурхаад байвал тэгэл татвараар дарамтлаад байвал хин ч гэсэн дургуутсан шүү дээ. Нөгөө мөнгө өгтөө таатай хүн байдаг үсттэй тий. Тийм. Нэг татварын тухай нэг онгоо байдаг байхгүй юу? Татварын тухай нэг communication гэдэг нэг юм олон нийтэд мэдээлэл хийх гэдэг ингээд их зовдөг юм байна л да. Тэгээ би надаас тас зөвлөгөө асуух нь биелсэн. Яаж ч яриад наа чин чамаас мөнгө авах гэж байгаа юм чи яаж гоё яриад наа чи гоё сонсогддог байхгүй юу? Далигч хэлчихсэн. Тэгээ 80 жилиндээ эхэлж байгаа. Одоо ингээд Испаничууд одоо бас яллахад бол ер нь их ойрхон байсан тийм ээ. Энэхүү дайн албан ёсоор 1572 оны 4 сарын 1-нд эхэлсэн гэж үзэж байгаа юм. Яа тэгэхээр тэр хүртэл ерөнхийдөө ингээд 4 жилийн хугацаанд одоо 68-аас одоо 72 оны хооронд 4 жилийн хугацаанд ерөнхийдөө ингээд хөрсөн бүрэлдээл дургуутсал нэмэгдээл бухимдал нэмэгдэхээр пап ч юм уу ингээд ирчүүд цуглаал нууцаар хоорондоо ярилцаад энийг яах вэ? Энэ асуудлыг яаж шийдэх вэ? Ирээдүгөө ярьж эхлэх гэсэн. Ингээд тусмаа нөгөө нэг үндэстэн биш гэж үзэжсэн хот улс мужууд хоорондоо нэгдэж эхэлсэн гэсэн. Зорилго нь нэг болоод ирнэ л гэсэн санаа. Нэг дайсантай гэсэн тийм. Ингээ 1572 оны 4 сарын 1-нд эхэлсэн гэж яхаа зүгээр түүхчид тодорхойлт юм байна. Яасан бэ гэхээр энэ өдөр Гёсон гэж нэрлэдэг байгаа өөрсдөө. Одоо дач хэлээр тийм ээ голландын хэлээр далайн гуйлагчд буюу sea beggars гэж нэрлэдэг юм англиар.
нэртэй босогчд Брил бомбыг эзэлж авсан юм. За ингээд ерөнхийдөө анхны нэг Конкордгийн гүүрэн дээр гэж ярьдаг шүү дээ. Америкийн нэгдсэн улсын хувьсгал эхэлсэн гэдэг шиг. Марко Пологийн гүүрэн дээр Хятад Японы дай эхэлсэн гэдэг шиг. За энэ Брил гэдэг бомбыг Sea Beggars буюу далайн гуйлагчид гэдэг нэртэй тэр одоо босогчд эзэлж авснаар дайн эхэлжээ. Үүний дараа Нидерландын бусад олон хот суурьнгууд оранж буюу улбар шарын талд орсон. Энэ ингээ өнгөө өгөөд байгаа нь Испаний өнгөнөөс зөрүүлж өнгөж байгаа байхгүй улбар шар гэж. Ингээд оранж гэдэг үгээ шууд автсан л гэсэн санаал юм да. Ингээд олон хотууд суурьнгууд ороод ирэхээр дайн жинхэнэ утгаараа ингээд тэлсэн гэсэн. Ингээд 7 дугаар сар гэхэд Филиппийг дэмжиж үлдсэн томоохон хотуудаас ердөө Амстердам болон Schönhofen гэж тоогаад байгаа. Энэ хоёр л үлдсэн. Энэ үе одоо мөнгөд одоо Лейден гэдэг нэг хотын бүсэлд яг энэ хооронд болж өнгөрсөн. Энэ хотын бүсэлд бол тухайн одоо энэ 80 жилийн дайнаас том одоо үйл явдлуудын нэг сонирхолтой сан. Гэхдээ яг энэ бол тулдааны түүх бол тусдаа шүү дээ. Би бол дайны ирж болохоор. За ингээд одоо хэдэн жилийн туршид Филиппийн дайны нөхцөл бол ерөнхийдөө Филиппийн талд байсан. Түүний харин босогцод алдсан газар нутгаа айжмаар эрүүл авч ихэлсэн. 1576 он гэхэд Филиппийн цэргүүд арим 2 жилийн турш цалиг өгөөс. Хайрамдаа 2 жил цалигийн өгөөг Филипп. Ингээд одоо юу ойлгох нь ойлгомжтой байсан тий. Хэд хэдэн хотыг эзэлж авсан байсан гарнизон шууд мютины буюу байрлал орхиж авсан. Дахиад 4 жилийн хугацаанд гэхдээ Филипп Нидерландын өмнөд Нидерландыг бүх нутгийг дахин эзэлж авч энэ эндхийн олон хотыг Хабсбургийн хяналтанд буцаа оруулсан. Голландын бүгд найрамдах улсын цэргүүд зарим хэсэгт хүчтэй эсэргүүцэл үзүүлж байсан ч Испанчууд бол угаасаа цэрэг тайны тавгаар бол давж исэн учраас ерөнхийдөө хяналт өөрсдийн тайнд одоо талд байсан гэсэн. Филиппийн талд байсаар л байсан гэсэн. Энэ үед Францууд орж ирж байгаа. 80 жилийн дайнд одоо оролцож бас нэг ашиг хонжоо хайх гэж л орж ирж байгаа ш дайн руу. Гэхдээ одоо олигтой тус нэмэр болсонгүй. Испанчуудын няцаагт хэрэгтэй хүчрэх холбоотонтой болно гэж одоо Оранжийн Вильям найдсан Оранжийн Вильям Францын хааны дүү болох Анжу гэж нэг хот байдаг шүү дээ. Анжугийн герцогт хандаж Нидерландын үндсэн хуульд хаан болохыг урьсан юм байна. За энэ нэг павруудыг тэнцвүүлэх гэдэг шүү дээ хүчүүд. Герцог үүнийг зөвшөөрсөн ч улс оронд нь баг ямар ч нөлөө үзүүлж чадаагүй. Брабант мужаас л бүрэн дэмжлэг авч ирсэн юм байна. Брабант гэдэг нэг түүхэн мужууд. Яагаад би энэ мужуудыг бас жоохон цээжэр мэдээд гэхээр Европа Universalis гэх тоглоом байд. Цэвэр стратегийн тоглоом. Тэн дээр энэ Европын газар нутаг улсаараа байдгүй дандаа мужаар байдаг байхгүй. За Британи гээл те одоо Англич одоо Кентмент гэдэг ингээд Ланкашир мэгэр хогтцсон байдаг. За ингээд одоо 1581 оны 7 сарын 26-нд Нидерланд албан ёсоор Испаниас салж тосоор тогтлоо өөрсдөө зарласан юм байна. Хэдэн онд? 81 онд. 81 он. За гэвч одоо энэ бодол байдал дээр нөх өөрчлөлт авчираагүй юу ч болоогүй л гэсэн үг. Бүгд л ингээд за яг энэ ингээл Монголын нэг 11 онд бид нар зарласан шиг л ингээл байж ирсэн гэсэн үг бол таарна. Ингээд одоо хоёр тал хоорондоо суртал уулгын дайн одоо нэмсэн шалтгаан л болсон гэсэн. Одоо энэ чинь ийм ус гэж юу байсан ийм ус байдгийн гэл ингээл хоорондоо ингээл бахан сонин хэвлэлээр маргалсан гэсэн. Ингээд 1584 онд босогч голландчуудын хувьд бол жил нь орсон гэсэн үг. Испани жанжин Парма, Бельгийг бүхэлд нь Нидерландын өмнөд хэсгийн ихэнх хэсгийг хяналтандаа эргүүлж авсан. Жил нь орно гэж мэднэ үстэй. Испани Парма гэдэг шүү дээ. Пармагийн гүн Испани жанжин ирж тэрийз. Байдал иймхүү хүндэрсэн тул Оранжийн Вильям Ван Бүр Голландын гүн цол титмийг хүлээн зөвшөөрч бүгдийг орхих талаар бодож ихсгэж. Өөрөө ерөөсө Голландын гүн тийм ван болчоо. Тэгээд одоо ер нь болийг тусгаар тогсонсон гэдгийг бодлоосоо салахад одоо тийм талаар эргэлзэж эхэлсэн гэсэн. Парма гэдэг энэ Пармагийн гүн гэдэг энэ Испани жанжин болохоор маш тийм хэрцгий тийм дайны бас их мундаг Отомануудтай байлж ирсэн айхтар хүн байхгүй. Тэгээд удалгүй тэгсэн чинь Оранжийн нөгөө Вильямийн нэг өдөрдөгч байгаа нэгийг одоо Оранжийн Вильямийн амийг хөнөөс удахгүй. Ингээд байж тал нөгөө тэр бүх бодол одоо ер нь энэ үйл явдлууд энэ бол одоо тийм эргэлт хийсэн гэсэн. Яагаад тэгэхээр удирдахж байгаа нэгийг алдна гэдэг бол Голландын яринд хүн цохилт болсон. Улсын ерөнхий чуулган гэдэг State General гэдэг тэр Франц руу илчилгээж Францын хаан Анри хандан Нидерландын хаан болох хүсэл сонирхол байгаа эсэхийг асуусан. Гэвч тухайн үед Францын дотоод байдал тогтворгүй байсан тул Генри Анри тийм ээ Испани хаантаа сөргөөцөлдөх нь ухаалаг алах нь биш гэж үзээд татгалцсан юм. Ингээ голландчууд Английн хатан хаан 1-р Элизабетээс тусламж хүсгээр хандсан. Тэрээр шинээр бүрэлдэж буй Голландын бүгд найрамдах улсыг Английн ивэлдор орохлох зөвшөөрч
өөрийн шадар хунтайж нарын нэг болох Роберт Дадлигийн удирдсан хэдэн мянган зэрэг голланд руу илгээсэн. Гэвч Дадли өөрийн хамгаалах ёстой голландуудаа байнга зөрчилдөж хоёр жанжин тавьж харна хэцүү байдаг шүү дээ. Ер нь бол Дадлигийн эрх мэдлийг голландчууд их залтайгаар нь эвтэйхэн бас хязгаарласан юм. Нөгөө нэг аврагч эзэн эренгүүт нөгөөдөл нь бас ингээд паврал булаацалтай нэгс хин ингээ шийдвэр авах юм, тулдааны шийдвэр авах юм тийм ээ. Ингээд 1587 оны ихэнх саруудад хэд хэдэн голландын бомбуудыг испанчууд хахуулдаж урвуулж авч ятгсан юм. За ингээд энэ явдал голландчуудын одоо Роберт Дадлид итгэл гэдгийг бүрэн мөсөн анилдуулсан. Ингээд энэ Дадли гэдэг хүн ирээдүйд ямар ч нэмэр байхгүй юм. Ингээд одоо Дадли өөрсдийг нь хөсөр хайсан мэт тийм мэдрэмжийг голландчууд авсан юм байна. Ер нь бол. Тэр жилийн одоо 1587 оны сүүлээр урам хугарсан Дадли Англи руугаа буцсан бөгөөд энэ Нидерланд дахь Ирлиз хаан засаглалын сүүлчийн удаа засаглалыг босгож ирэх гэсэн сүүлчийн удаагийн оролдлого. За энэ юу гэсэн үг гэхээр Ирлиз гэдэг байгаа гэхээр үүнээс цааш бол бүгд нэрэнд тус болсон гэсэн үг санаа. Одоо хаан ямар нэгэн хаан одоо өдөрдөгч тавьж ижил ер нь бид нар одоо хөл дээр зогсон улс болно гэж ерөөсө бодоод яваад байсан бол таарч байгаа байхгүй парламент биш. Тийм тухайн үед нөхцөл байдал нь яг л ийм л байсан л да хаан засаглалтай лсэн хаасайг. За ойлоо төр цэцэрлээд ивент итгэгчэд урдчихъя. За цаг хугацааны аялал нэвтрүүлгийг маань Улаанбаатар хотын хамгийн үнцэнтэй бүс Сүхбаатарын талбайгаас ердөө 900 м-ийн зайд байрлах Encanto Trade Center Office ивент итгэж байна. За Encanto Trade Center Office нь Монгол улсад баригдсан хамгийн өндөр барилга дотор байрлах офис тэгээд дэлхийн номер 1 Yuanda брендийн өндөр технологийн шилэн фасадаар шийдэгдсэн. За энэ тус фасадын систем нь Япон, Австрали зэрэг өндөр хөгжилтэй орнуудын өндөр зэрэглэлийн барилгуудад хэрэглэгддэг технологи бөгөөд фасад бөгөөд барилгуудын дулаан алдаалт, нарны тусгалын хяналт, дуу чимээ тусгаарлал зэрэг дээд түвшний үзүүлэлт одоо гүйцэтгэл үзүүлэлтээрээ танигдсан юм технологи юм байна. За энэ технологийн шийдэл Монголд анх удаа Encanto Trade Center Office дээр нэвтэрч байгаа бөгөөд энэ нь зундаа хэд халтыг, бууруулна өвөлдөө дулаан алдалтыг багасгана. Тэгээд жилийн 4 улирал доктортой 5 дахьтай ажиллах орчныг бүрдүүлэх зорилготой юм байна. За энэ офис маань өөрөө ган хийц бүхий барилга одоо бүтцтэй бөгөөд газар хөдлөлт өндөр төсвөртэй бөгөөд урт хугацааны найдвартай ашиглалтын үнцийг бүрдүүлж чадсан юм байна. За ган хийцлийн хамгийн том онцлог даваа тал бол том зайтай багтай төлөвлөлт хийх боломжийг олгодог бөгөөд ингэснээр офис худалдаа үйлчилгээ болон олон нийтийн үйлчилгээний орон зайг илүү цэлгэр уян хатан байдлаар зохион байгуулах боломжийг өгдөг. За бас нэг гоё шийдэл нь Fujitec ухаалаг лифтний системийг байрлуулсан. За энэ нь хиймэл оюун ухаанд суйрлан ажиллаж аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ лифт хүлээх хугацааг одоо мэдэгдэхүйц багасгаад эрчим хүчний болон цаг хугацааны хэмнэлийг авчирч байгаа юм байна. За барилгын доод хэсэгт байрлах 8 давхар одоо Encanto Trade Center Office маань том барилгын 8 давхар байрлах юм байна л да. За 8 давхар үйлчилгээний төвд нь ресторан, кофе шоп, фуд корт болон өдөр тутмын бүх төрлийн үйлчилгээ төвлөрсөн байх бөгөөд Encanto Mall, оргил худалдааны төв болон Encanto Sport Center саундтайгаа гүүрэн холбоосоор холбогдсон. Та тэгэхээр ажлаас худалдааны төв рүү, спорт комплекс рүү гадаа гаралгүйгээр орох үйлчилгээ авах бүрэн боломжтой. За төслийн хүрээнд нийт 1500 автомашины зогсоолтой ба офисын ажилтнуудад хангалттай хүртээмжтэй зогсоолыг шийдэж өгсөн. Энэ бол бүр маш том давуу тал байна тий. За бас нэг гоё шийдэл нь офисын орчин 4.5 м-ийн өндөр таацтай. Энэ бол бүр гайхалтай. Өндөрлөгөөний шал, орчин үеийн халаалтын шийдэл, бүрэн агааржуулалт, галын спринклер зэрэг инженерийн цогц шийдлээр тоноглогдсон. За тэгээд 7 лифт, 200 дахь шат болон тусгай ослын лифттэй мөн дээрээ нисдэг тэрэг хүлээн авах боломж өгье хелипортыг одоо төлөвлөж шийдсэн юм байна. За Encanto Trade Center Office нь 2026 оны 4 дугаар улиралд ашиглалтанд орох бөгөөд төлөвлөгөөний дагуу барилгын үйл ажиллагаа явагдаж байгаа. Харин офис түрээсийн захиалга нэгээд байгаа юм байна. Түрээслэгчид эртнээс гэрээгээ байгуулаад дотоод заслаа эхлүүлэх боломжтой бөгөөд өөрсдийн бизнесийнхээ өөрсдийн хүссэн төсөөллөөр интерьер дизайнер одоо хуваалцаа хийх бүрэн боломж одоогор байгаа юм байна. За бүтэн давхраар болон давхрын тал хэмжээгээр худалдан авах боломжтой хоёр талбай үлдсэн байгаа гэж байна. За Encanto Trade Center Office нь Баянзүрхт өрөөх 26 дугаар хороо Их Монгол Улсын гудамж Олимпийн гүрд аваад Encanto оргил худалдааны төвийн чанхурд Encanto таврын хойно байрлаж байгаа юм байна. За борлуулалтын албатай холбогдох утас нь бол 99191522, 99191522 болон 94018858, 94058858 юм байна. За ивент тэтгэгчтэй баярлалаа. Баярлалаа.
За ингээд одоо цаашаа явах уу да тий. За. Ер нь бол 80 жилийн дайнаас бас их ашиг хүрсэн нэг хот байгаа юм. Амстердам гэдэг нэртэй. За. Өмнөд мужуудыг Испаничууд дахин эзэснээс үүдэлтэйгээр нэг эерэг одоо зүйл явдал болсон нь юу гэхээр тус бүс сонсогт байсан протестант шашинтнуудын дийлэнх нь хойд зүг рүү дөрн үс. Одоо хавчлаганд ороод. Үүний дүнд Амстердам хот гар урчууд худалдаачид одоо ер нь бол тухайн үеийнхэн уртай дүртэй ухаалгадаг мэдлэгтэй хүмүүс нь мэрэгсэн болсон өвчин болоод шууд Амстердам руу төвлөрсөн. Ингээд ирэхээр эдийн засгийн идэх эрс нэмэгдсэн Амстердам хот. Удалгүй Амстердам хот нь хойд Европын гол бомб хот болж одоо хөгжөөд өмнө нь энэ үүргийг гүйцэтгэж байсан Антверпийн байр суурийг эзэлсэн. Антверп гэдэг хот их том хот байсан. Одоо өмнө нь тийм хүчтэй тийм том бомб хот байсан оронд Амстердам гэдэг хот маш том хот болж гарч ирдэг. Антверп нь одоогийн Бельгийн Антверп мөн. За ингээд одоо 1609 онд Испани болон Голландын хооронд түр эвлэрлийн гэрээ байгуулагдсан. Одоо яг трус гэх юм уу тий гал зогсоох гэх юм уу. Голландчуудын хувьд бол энэ маш том ялалт юм байна. Яагаад тэр зөвхөн Испаничуудаас хэсэг хугацаанд амсах боломж олдоо зогсохгүйгээр хамгийн том дайснараа ерөнхийдөө одоо ижил тэгш эрэхтэй одоо сөргөлдөгч талд байсан ч самгүй ижил тэгш эрэхтэй та нөгөө тал гэдэг утгаараа харуулах юм. Зоосны нөгөө тал гэсэн үг байхгүй. Энэ тал нь Испани эзэнт гүрний зоос одоо сэлцэн хоёр тал юм чи нөгөө талд нь Голланд байгаа гэсэн. Тэгэхээр чи нэг зоосон дээр хоёр тал гэдэг зүйл хоёр хооронд эвлэрлийн гэрээ байгуулна гэдэг чи юу гэсэн үг гэхээр одоо эрэгтэйгч одоо тийм хэмжээний улс гэсэн тусгаар тогтнох одоо бүх нөхцөлөө бүрдүүлж чадсан улс бол таарж байгаа байхгүй. Тэгэхээр статус де фактогоор тусгаар тогтносон улс болцсон байсан гэдгийг энэ агуулгаар нь илэрхийлж байна. Тийм бай. Нөгөө талаас нөгөө трус одоо тэ нөгөө эвлэрлийн гэрээ төр одоо гаал зогсох гэрээ шүү дээ тий. Эмийн байгуулна гэдэг чинь нөгөө талаа тэгшэрх одоо энэ тэнцүү тал гэж үзэж байгаа учраас дээр нэмээд одоо тухайн үеийн хамгийн супер гүрэн болох Испаничууд одоо хэдэнд мужийн босгогч нартай ингээд ялж чадахгүй эвлэрнэ гэдэг чинь айгүй том ухралт тахгүй юу. Энэ үе чинь бол Испани алтан үе шүү дээ. Алтан үе шүү дээ, оргил үед нь байхгүй. Гэхдээ энэ Испаничуудын хувьд бол ойлгомжтой те нүүрүүл амар үйл явдал болсон. Гэвч дайны улмаас эдийн засаг нь утгаар ахарч байсан тул үүний оронд нэр төрөө алдах нь арай бага хохиролтой гэж үздэг байсан байна. Инхийн гэрээ 12 жилийн хугацаатай байгуулсан. Инхийн гэрээг энэ хугацаанд бүх зүйл харьцангуй тайван байсан. Голланд бол Испани 2 олон улсын элдв асуудлаас болж зөрчилдөхөөс зайлсхийж байсан. Энэ хооронд 12 жилийн хугацаанд бас Английн одоо Францаас хамааралтайгаар янз янзын нөгөө нэг юуны одоо газар нутгийн маргаантай асуудлууд хоёр тал хоёр өөрөөр байр суурь илэрхийлж хоёр өөр талд орж исэн ч гэсэндээ яг хооронд бол байлдаг. Ийм учраас зайлсхийж исэн гэж хэлэхэд баг болж байгаа. Ингээд 1619 онд гэрээ дуусгах төгөх үед Гааг дахь засгийн газар Прагийн залгамжлалын маргаанд оролцох шийдвэр гаргасан. Праг гэдэг нь одоо Бохемия. Испаничуудын дэмжиж байсан нэр дэвшигчээс өөр хүний дэмжсэн баг. Habsburg нэг тийм электорат мэйгээр явдаг шүү дээ тийм ээ. Зөвлөлөөр ингээд сонгодог хаан манай одоо Ромын эзэнт гүрнийхаа тийм ээ. Алхмын ард одоо энэ алхмын ард байсан гол санаа нь Праг дахь холбоотон улсуудтай болсноор гэрээ дуусах үед Нидерланд илүү давуу талтай байр суурь эзэлнэ. Гэрээний ширээний ард гэж үзсэн. Гэвч тэдний дэмжсэн хаан хатан хаан хоёрын Прагийн хаан ширээг авч чадаагүй. За ингээд одоо Насау гэдэг шүү дээ тий. Насагийн Мауриц гэж хэлээд байгаа. Петрус гэж нэг хоёр хүн байгаа. Хэрвээ энэ одоо хоёр хүний хооронд одоо санамсаргүйгээр гэх юм бол 80 жилийн дайн хоёр тутга эхэлсэн байна. Насау гэдэг чинь нэг Ямайк болоо. Карибын нэгсийн нэг том бомб тот шүү дээ. Одоо Маурис гэдэг нэг тухайн үеийн state holder буюу одоо мужийн захирч байсан байна. Маврикийн арал түүний нэрээр арлаа нэрлсэн байдаг шүү. Зүгээр сонирхолж хэлээ Маурис. Тийм үү. Насаугийн Мауришиус бөгөөд Брабантын гаралтай зуулчлагч Илч Петрус Пекюст худлаа хэлж хэрвээ Голландын бүгдөөнд тус Нидерландын газар нутагт тэр чигт нь Испани бүрэн эрх мэдлийг зөвшөөрөх юм бол Испани галаа зогсоож хилцээр өргөжлөн сунгах хүсэлтэй байгаа мэт сэтгэл төрүүлэхээс яриаг ирсэн байна. За энэ Насаугийн Маурис гэдэг нь болохоор Испани хаанаас томилсон аман захирагч юу. За тэгээд нөгөө нэг Брабантаас гаралтай зуучлагч чинь инхийн зуучлагч одоо Петрус Пекюс гэдэг хүнд хэлсэн байхгүй да. Хэрвээ Голландын бүгдээр хус Нидерландын газар нутагт дээрх одоо Испани одоо хааны бүрхэн эрх мэдлийг зөвшөөрчих юм бол бид одоо тий яг бид та нар ингээд тусдаа ингээд автономт байлаа гэсэн. Тухайн чинь тиймэрхүү ойлголтод үүсээг үйж байгаа шүү дээ. Автономт гэдэг
одоо үр ажиллагаа явуул. Гэхдээ эзэн хаан ч нь бол Испани эзэн хаан шүү гэдгийг зөвшөөрчих юм бол гал зогсоох хэлцээр үргэлжлүүлж болно гэсэн агуулгатайгаар одоо тийм хийн төгж ярьсан бол таарч. За ингээд одоо Пекиус зуучлагч энэ саналын тухай Гаагдах засгийн газарт уламжилсан. Ингээд тэд маш их хүнд хүчээр тэмцлийн үр дүнд олж авсан тусгаар байдлаа зүгээр нэг найр тавин өгөх санааг жигшин зэвүүцэн хүлээж авсан. Ингээд Гаагийнхан одоо Гааг гэж хэлээд байгаа тэр бүгд найрамдах улсын Голландын бүгд найрамдах улсынхан одоо зөвлөл энэ саналд эмзэглэн гомдсон ч шууд дайтад эхэлсэнгүй. Мауриц Испанчуудтай нууц хэлцээр үргэлжлүүлсэн ч агсанчгүй бүтлгүүцсэнчгүй яг тэр талаараа тэг зогссон. Испани хаан яг энэ үед нас барж түүний хүү 4-р Филипп хаан ширээг залгамжилсан. Дайн дахин эхлэхээс өмнө шинэ хаан ширээндээ бүрэн эрх мэдлээ баталгаатай батгах болох шаардлагатай. Ордон доторх улс төрийг хийх ёстой гэсэн үг. Зарим одоо үеийн цайдаа солих ч юм уу тийм ингэ. Төр гарал зогсоосон эвлэрлийн үе Испанийн хувьд сүүрэл. Голландын бүгд найрамдах улсын санхүүгийн ихээхэн ашиг авчирч байсан тул дайн эхлэх нь гарцааг байсан гэсэн үг. Яагаад гэвэл энэ их мундаг худалдааны яг Төв Европ ингээл хойшоо дэлхийн ертөнцтэй харьцаж 8 их болохоор ийш ирдэг байхгүй. Тийм учраас энэ аюу тийм стратеги ашиглах бүтэлтэй газар нутаг бол таарад. Тэгээ худалдаад энэгээр нь дамждаг учраас аюу их мөнгө олдог, татвар их олдог. Тэгээ тэр татварчин үсээ дайн санхүүжүүлэхэд хангалттай гэсэн үг шүү дээ. Ингээд хоёр дахь дайны одоо үйл явц бол цэвэр эдийн засгийн даймаа гэж явсан гэсэн. 30 жилийн дай ингээд байдаг. Тэр 30 жилийн дайн болохоор одоо Герман улсын тухай ярьж байгаа шүү. За энэ дайныг гэхдээ тэр хоёр дахь нь тэгээд энхийн юуны дараагийн хэсгийг нь бас 30 жилийн. Энэ бол 30 жилийн дайны нэг хэсэг болж явж байгаа гэсэн. Одоо энэ чинь энэнийг залгуулад 30 жилийн дай эхэлчихэж байгаа шүү дээ. Тэгэнгүүт энэ хүссэн үсээгөө орлогч талууд нэг ингээд өөрсдийн тойроо байж байгаа учраас хүссэн үсээгөө тэр талд орчиж байгаа. Тэгэнгүүт 30 жилийн дайны нэг хэсэг гэж үзээд Вестфалийн гэрээгээр энэ дайныг зогсоосон аюул олон актыг үлдэж Голландыг хүртэл тусгаар тогтсон болоо зарладаг. Гэхдээ Вестфалийн гэрээнээс гадна одоо тэрийг жиж ярих юм. Тусдан зарладаг байхгүй. Испани бол дахин бүрийн хэмжээний дайн ихт мөнгөгүй байсан, хэцүү байсан. Харин үүний оронд цөөн тооны стратегийн чухал бомбуудыг эзэлж аваад харин цааш нь тэр чигээр зөндөгөөр нөрчихье гэж бодсон байна. Яагаад тэгэхээр хамгийн том худалдааны бомбуудыг эзлээд авчвал тэнх мөнгөний бид нэр авна. Тэрнийг хөдөөгийн бид нар яа гэсэн маягаар хандсан байхгүй. За ингээд одоо угаасаа гай зовлон дуудахаас цаашгүй газар нутгийг үлдээхэд ашиг орлого одоо газрын хуваа хамъя гэж стратеги гаргасан байна. Энэ оролдлого бүтлгүүтэж Берген Оп Зиомын бүсэлт хэдэн сар үржилсний дараа бүсэлтэд буулгасан испанчууд. Ингээд испанчууд эдийн засгийн дайны тактик руу шилжихээс аргагүй болсон гэсэн. Тэгэхээр эдийн засгийн дай гэдэг чи яадаг вэ? Эдийн засгийн 20 гаруй хэмжээ мөн үү? Мөн. Биш. Энэ бол. За. Яг зүгээр эдийн засгаар нь байлцсан л гэсэн үг юм зүгээр санаа. Харин усан тээврийн хөлөг онгоцууд руу шууд товтлох тактик байсан. Голландын худалдааны онгоцууд бусад оронтой арилжаад намаа гэхин тулд тэнгисийн цэргийн цуваа авна шүү дээ. Конвой гэдэг шүү дээ. Тийм цуваар харгалзуулан зорчихоос өөр аргагүй ч гэсэн үг. За тэгэхээр нөгөө нэг дэлхийн 1-р дай 2-р дай Герман гэл нэг тэнгисийн юмнууд чинь зөв энэ үеэс бас эхэлтэл явж ирсэн гэсэн үг байна тийм ээ. За нэг юм сайн санаарай гэж байгаа. Голландууд бол дэлхийн худалдааны хаадууд байсан гэдгийг түүх мэднэ. VOC буюу Нидерландын худалдааны нэгдсэн компани. Verenigde Ostindische компани гэж өөрийнх нь. Тэгээд нөгөөх нь баруун нутгийн компани гэж байгаа тийм ээ. Зүүн нутгийн компани, баруун нутгийн компани. Гэт одоо хоёр компани. Энэ бол тухайн үеийн Apple, Google тухайн үедээ бол одоо өнөөгийн Apple, Google, Facebook-ийг нийлүүлснээр ч илүү баян байсан шүү гэж. Харин тэдний гол зорилго бол гол нь бол одоо орлого ба эрх мэдлийн их үүсвэрлэх далайн худалдаа доголцсон яг энэ үеэс. Тэгэхээр одоо тэр чинь Голландууд мөнгө олдог байсан тэр далайн худалдааг Испанчууд блоклохоор хүнд байдалд орно шүү дээ. За ингээд Испанчуудс Голландыг Германтай холбогдох дотоод усан замуудыг нь хаасан. Одоо Райн мөрөн зэрэг сувгууд гэдэг шүү дээ. Ийм бол үүний улмаас сүү бүтээгдэхүүнийх нь үн огцсон мөнс. Тэгэхээр Голланд маш их сүү сааж Германд зардаг байсан бол харж байгаа байхгүй. Тийм байна. Харамсалтай нь энэ бүх арга хэмжээ Испанчуудад өөрсдөд нь ч худалдаа ихэд хүндрэл учруулсан тул эдийн засгийн зайнаас хамгийн их ашиг хүртсэн нь болохоор төвийг сахисан Европын улсууд болж таарсан. Энэ хоёр хоорондоо хийхгүй байгаа тохиолдолд бусдад нь 8 гэдэг илүү давуу тал болоод байсан л гэсэн санаа л да. Тэгээ голландчууд бол ихэндээ амжилттай байсан. Дараа нь одоо амжилт нь бос хэсэг тасалдаад саяны одоо эдийн засгийн одоо хоригоос болоод тэгээд мэдээж хэрэг буцаагаад сэргэсэн. Одоо Нассаугийн Мауриц нас барснаар Голландын бүгд найрамдах улсын байдал баг тэр даруйдаа дэрдчихсэн. Тэд хэд хэдэн зүйлийг шинжилж ирж буй дайны 2 дахь үе шатанд маш эрчимтэйгээр бэлдсэн.
армиа бэхжүүлж дотоод батлан амгалгаа сайжруулсан. Мөн Англи голландын талд орж холбоот нь болсон. За ингээд одоо дайн дахин эхэлж оранжийн шинэ гүн Фредерик Хенри Нидерландын өмнөд мужуудыг давталсан. За одоо Испаниас буцаагаад нутгууд авахгүй давталсан гэсэн. Тэгээ тэрээр зарим зөвлөхүүдийн эсэргүүцлийг үл харгалзсан. Нидерландын өмнөд хэсгүүдэд байдаг католикчуудад тусгаар Голландын одоо хэрвээ католикчууд нь тусгаар тогтносон Голландын бүгд найрамдах улсад нэгдсэн тохиолдолд та бүхэн католик шашнаа чөлөөтэйгээр үргэлжлүүлэн шүтэх хэрэгтэй байна гэж тунхагласан. Энэ алхам маш үр дүнтэй болж өмнөд мужуудын олонх нь Испани дарлалын хүлээсээс ангижрах хүсэлтэй байгааг илэрхийлсэн. Ингээд 1632 онд Испантай хилцээ эхэлсэн боловч тодорхой үн гарсангүй. Ингээд 1633 онд Хенри хилцээг зогсоосон. Энэ хооронд Испани Германтай хийсэн дайнд ялд байгуулсны дараа өмнөд Нидерланд руу дахин нэвтэрч ирсэн. За энэ чинь нөгөө 30 жилийн дайчин ингээл энэ ч нэг үзэл тэнч нэг үзэл яваад байгаа шүү дээ. Энэ 30 жилийн дайн дээр нөгөө Ришелье гэдэг хүн одоо Raison d'État гэдэг улс байхын үндэс гэдэг тэр агуулгыг гаргаж ирсэн. Католик мөртлөө католикуудтайгаа байлцсан гэсэн үг байна. Протестантуудын эрх ашиг хамгаалж. Яг энэ яд үхээр нөгөө шашин бол биш улс гэдэг зүйл өөрөө ингээд би өөрийнхөө байхын тулд шашингийн одоо тэр үзэл бодол хамааралгүйгээр шийдвэр гаргаж сурах хэрэгтэй гэдэг агуулгаар. Тэгээд одоо шадар уран зэрэг дээр Ришелье бол тийм яадаг амт замт биш байхгүй. Харин ч Францыг бүр цоо шин левелд төвшөнд гаргасан агуу юм байхгүй. Сорбоныг сургуулийг байгуулсан. Францын Сен мөрөн дээгүүр маш олон гүүр барьсан. Ингэжээж Францын дотоод Парис доторх эдийн засгийн хэрэгэлд маш хурдан гэж одоо нэвтсэн. Дээр нэмээд маш олон их сургуулиуд барьж маш олон эрдэмтэн хүмүүсийг бий болгоод хаан харин жинхэнэ тэнэг татвар цуглуулсан мөнгөөр тансаглагаас өөр мэддгүйсийг хязгаарлалт гэсэн байна. Тэгээд дээр нэмээд Франц улсын ерхий сайдын хуваар одоо Habsburg эзэнт гүрэнтэй байлдаж байгаа байхгүй. Католикууд анхудаа байлдсан төв байхгүй протестантыг өмөрж. Тэгээ энийг болохоор дэлхийн нийтээр одоо олон улсын харилцаанд энэ бол реал политикийн нэг хэсэг. Энэ бол одоо улс байхын үндэс гэдэг нь улсын эрх ашиг шашны болон элдв янзын үзэгчдийн эрх ашигаас илүү байх ёстой гэдэг зарчмыг тунхагласан гэж бодож байна. За хоёулаа төр завсарлаад хоёр дахь ивент итгэжээд дурджээ. За цаг хугацааны аял нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг эрүүл зүрхний үндэс Vidambren ивент итгэж байна. За үндэсний ивент итгэгч компани нь хүрэн манжин дээр суурилсан эрүүл мэндэд ашигтай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд нэг гоё шин одоо хөтөлбөр зарлаж байгаа юм байна. За энэ хүрэн зүрх нэртэй үндэсний хөтөлбөр зарлаж байгаа бөгөөд энэ хөтөлбөрийн зорилго нь Монгол улсад зүрх судасны хөгжлийг бууруулах, урьдчилан сэргийлэх дадлыг хэвшүүлэх, олон нийтийн мэдлэг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ил тод нээлттэй сангаар дамжуулан зүрхний эрүүл мэндийг дэмжсэн үндэсний хөтөлбөр бий болох зорилготой юм байна. За энэ хөтөлбөр нь 5 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд нээлт нь 5 сарын 23-нд буюу энэ хагас өдөр болох юм байна. За энэ өдрөөс эхэлж юу болох вэ гэхээр Улаанбаатар хот болон 21 аймаг даяар болох бөгөөд та бүхний худалдаж авсан Vidambren-ийн улаан манжингийн агуулгатай бүтээгдэхүүн болгоноос 30 төгрөгийг энэ компани маань энэ сандаа зориулж цуглуулах юм байна. За энэ сан нь бол зүрхний эрүүл мэндтэй эрүүл дадлыг бий болгох, зүрхээ хамгаалах мэдээлэл түгээх, эрүүл дадал бий болгох энэ бүх ажилд энэ сангийн төсвөн зориулагдах юм байна. Тэгэхээр та бүхэн өөрийн зүрхээ болон хайртай дотны хүмүүсийнхээ зүрхийг хамгаалж мөн олон нийтэд ч гэсэн энэ ажлыг дэмжихийг хүсвэл Vidambren компани улаан манжингийн найрлагатай хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахд таны худалдан авсан бүтээгдэхүүний 30 төгрөг болгоныг Vidambren компани маань энэ сандаа зориулаад нийгмийн сайн сайхны нийтийн эрүүл мэндийн төлөө зориулах юм байна. За та бүхэн Vidambren бүтээгдэхүүнийг үйлдвэрийн дэлгүүрээс нь худалдаж авч болно. За тэр нь бол Саруул заахын 5 дугаар лангуу Хүннүү 222 хорол байдаг бас. Vidambren гэд нэрийн барааны дэлгүүр байдаг. Мөн хүргэл дээр Fresh Bike-аас үйлдвэрүүнээр нь худалдан авах боломжтой. Та бүхэн хүрэн зүрх төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүрэн зүрх цэгмэн веб хуудаснаас авч болно. Мөн дэлгэрэнгүй мэдээллийг 75 75 25 25 75 75 25 25 дугаарын утсаар холбогдсон мэдээлэл авах боломжтой. За ингээд Vidambren хамт олондоо баярлалаа. Хүрэн зүрх төсөлд нь амжилт хүсье. Хүрэн манжин хүрэн зүрх хоёр холбоотой юу гэдэг шиг нэр гоё санагд. Тийм манжин чинь цусны сахарыг буулгадаг гэдгийг. Илгийг даралт бууруулдаг бас. Тэгэхээр яг хагуу зүрх судасны үйл ажиллагаанд бол маш тустай бүтээгдэхүүн байна. Тэгээд энэ хүрэн манжин маш хүчтэй фокус юм ба шүү дээ. Надад бол амар таалагдчих хүрэн манжин угаасаа. Би өөрөө хүрэн манжинд маш дуртай. Тэгээд нөгөө үн сурмал шүү дээ. Ер нь бол уур амьсгалаасаа болоод биднэрт нөгөө газрын дээрх ургамлаасаа доорх ургамл нэх. Гэхдээ тэр үн сурмал дундаа маш амттай.
хаван буруулдаг эрүүл мэндийн ач тус ихтэй болохоор би маш дуртай. Тэгээд эдний бүтээгдэхүүнүүд ч гэсэн дуртай. Сокууд нь, сиропууд нь, дарчилсан ногоонууд нь маш гоё амттай. Саяжны нэг удаг чинь алимтай смути сурлаа манчинтай. Тэр бүр үнэхээр гоё санагдсан. Ахаад өмөр санагчлаа. За хоёлаа гараад бай. За ингээд одоо Испантай их хилцэр хийх найдвар бараг үг болсон. Ингээд одоо Фредерик Хенри Францтай эвсэх тухай бодож ирсэн гэсэн. Энэ үеэс эхлээд. Испантай одоо ингээд яваад ирэнгүүт одоо 1535 он. Одоо ингээд дайн дуусахаас 7 үлээ 13 жилийн өмнө гэсэн үг байна. Франц болон Нидерланд хоёр хамтран өмнөд Нидерландыг эзлэх тухай гэрээ байгуулж тухайн оны сүүлчээр довтлохоор тохирсон. Энэ уул нь бол маш үр дүнтэй стратеги байх ёстой байсан боловч төлөвлөсөн ёсоор өрнөсөнгүй. Испаний цэрэг колонийн довтлохыг бут цохиход хангалттай хүчтэй байсан бөгөөд үүний дараа францчууд чимээгүй буруу арга зогссон. Тэр тухай яриагүй юм шиг. Юу ч болох юм шиг. Энэ довтлооны үеэр испанчууд Скенкен шанцыг гээд нэг тийм бомб одоо хотыг бүрэн бүсэлсэн. Энэ газар колонийн бүгдээр тулсан тактикийн маш чухал байрлал байсан. Одоо эдийн засгийн гол артерийн судсын нэг нь. Испанчууд уг газрыг эзэлсний дараа колончууд өөрсдөө түүнийг бүсэлж буцааж булааж авч чадсан Испаниуд ичгэвтер үйл явдал. За энэ нэг бичил одоо Сталинград гэж хэлэхээр байхгүй. Бүсэлж жаад Испанчууд хотоо эзлэнгүүт нь колончууд гарч ирээд дахиад бүсэлж авчихсан. Том тариг бүртэй. Ингээд одоо Испани өөрөө ингээд нөгөө өөрийнхөө мужидаа ингээд ялагдаад байгаа гэдэг чинь эзэнт гүрний өдөл амар шившгтэй үйл явдлыг удаа болоод байна шүү дээ, тийм ээ. За ингээд одоо удалгүй одоо колондын бүгдээр улсад инх тайвныг дэмжигч бүлэглэл хүчтэй болчихсон. Дотроо дайтах муухай баба. Тэгээд колондын бүгдээр улс дотроо шүү дээ, тийм ээ. Цэргийн задлыг танах шийдвэр гаргасан. Ингээд энэ нь бүхэлдээ тийм бас муу мэдээ байгаа гэж байгаа. Тэгэхээр айхтар эдийн засгч улсууд байгааз. Цэргийн төсөв багасгасан явдал мөн Германы хүнсийн хэрэгцээ огцом нэмэгдсэнтэй хослон улсад эргэлтийн их хэмжээний хөрөнгө бий болсон Голланд дотор. Харамсалтай нь түүний тодорхой хэсгийг тюльпаны булцуу худалдаж авахд зарцуулсан. Тэгээд чинь фанд үүсгэсэн байхгүй юу? Тийм байна. Тэгээд 10-аас 0 оноо авдаг хөрөнгө оруулалтын хамгийн маш муу шийдвэр байсан. Эндээс юу ч аваагүй. Тюльпан гэдэг шүү дээ. Тэр цэцгийн булцууг худалдаж авах мангар хэр дарсан байхгүй. Одоо Голландууд ч өөрөө тюльпанаар алддаг шүү. Монголоор алтан цул. Тий, алтан цул. Тий. Хонгор цул нь илүү. Алтан цул нь баг тий. Ингээд одоо Голландын бүгд улсын цэргийн зардал багтай байсан. Испани цэргийн зардал өндөртэй. Тэгэхээр эдийн засгаар байлдаа гэдэг тэр байхгүй. Чиний нэг сум чинь хэдэн төгрөг бүтчин, дайсын нэг сумаас хэдэн төгрөг бүтчин. Тэгээд тэр хоорондоо байлдуулах чинь тэр чинь өөрийгөө ингээл харахад л хүчрхэг байгаад байгаа боловч цаад нөөц нь шавхаж байгаа. За ерөнхийдөө дэлхийн 2 дугаар дайны хоёр том одоо холбоотнуудын одоо Герман, Японы одоо орж ирсэн шалтгаан нь бол эдийн засгийн нөөцөөрөө ялагдсан байхгүй бас тодорхой түвшинд. Германы танк өсвөлдөө бензинг болж ирсэн, Японы онгоцнууд бензинг болж ирсэн онгоцнууд одоо төлшгүй юм. За ингээд одоо хэдийгээр Голланд улс одоо цэргийн зардлаа хансан ч гэсэнтэй 1630-аад оны сүүлээр ерөнхийдөө ял байгуулжсэн ихэнх тултаан дээр Испанчууд Голландын тэнгисийн флотыг дэлхийн хамгийн хүчрэг гэдгийг ойлгосон юм. Яг бол энэ Гибралтарын тултаан гэж байгаа. Гибралтарын хошуун дээр одоо тултааны усан хосоо дагаж явсан Голландын флот Испани флотоо тултаад ялсан. Испани армада гэх. Армада нь бол одоо англи ялгаж байгаа шүү дээ. Тэрний дараа нь гэсэн үг. Ингээд одоо баруун болон зүүн энэтхэгийн компаниудын нэрийн өмнөөс явуулсан бичил дайнууд ч ихэнхдээ голландчуудын талд ашигтай дууссан. За одоо нэг гоё өгүүлбэр хэлж байна. Баруун болон зүүн энэтхэгийн компаниуд бичил дайн хийсэн гэж байна шүү дээ. Тэр юу хийсэн бэ таарах вэ? Худалдааны дайн. За хаана хийсэн байх вэ? Нөгөө колониуд энэ эзэмшсэн. Тэгэхээр энэ их аятайхан газар байна гэж үзсэн Испани, Португалийн эзэмшлүүдийг тэд нар тэндээ хөлсий цэрэг хөсөлцөн усан өөрийн хувийн флоттой гэж байлдаж эзлээд колони байгуулсан. За нэг нь дайны хажуугаар дажин гэдэг шиг Испани тэн ингээд үз тарж яхад нь их газар Голландууд нь тэр компаниуд нь санхүүж өгсөн мөнгөөрөө тэнд жижиг сажидаа гэдэг одоогийн Нидерландын бүх гадаад эзэмшлээ шүү дээ. Тэр нь тэр үед бий болсон. Тийм тэгээд ямар ухаантай хүмүүс вэ? Харин маш сайн одоо аккаунтант. Тооцоо мөнгө ING гэдэг компани нь Голландын шүү дээ. Мөнгөө маш сайн боддог компани шүү дээ. Яг тэгэхээр East India, West India гэж Голландын компаниуд одоо чинь Испани ч юм уу те Англи бол нөгөө колони буюу эзэнт гүрнээ байгуулахтай харьяа нутгаа болгож мүлжих бодлоготой очдог бол Голландууд яаж утсан бэ гэхээр зүгээр компани байгуулах гэж байна. Бизнес хийх гэж утсан. Өөрсдийнхөө шашин түгээг сонирхол байгаагүй харьяа нутгаа болгох
сонирхол байгаагүй ашигтай бизнесийг одоо дэлхийн хамгийн анхны нөгөө хувьцаа зарсан компани ч өөрөө энэ East India компани штэг алаанда тийм. Амар хон. Тэгээд нарийн тооцоо. тэгээд энэ бүгдээр тус байгуулахдаа эдгээр сан байгуулсан байгаа даа үстэй. Тийм ээ. Тэрүүгээр дайнаа санхүүжүүлсэн байгаа. Тэгвэл за та нарт зарлын тасаа та нар энэ мөнгөнд багтаагаад ял тавчир гэдэг таалаар өгчээсэн байгаа. Хаан бол хамаагүй бүх одоо авдраа эцсийн зоос хүртэл сэгсрэл байлж яхад эдгээр Тэхгүй байна. За ингэхгүй шүү те. Ингүүл бид нарт удаан тэсгүй те. Энийг чинь доктортой удаан вау ямар гоё юм бэ. хөл хорж байлддаг. Тий дайны гоё дай ингэж хэлэх нь хаашаа. Гэтэ энэ бол бүр ингээд 80 жил үргэлжилсэн гэхээр нөгөө үргэлж одоо бидний канонаар хардаг төсөөл төшиг цусгоожоо дайтайдсэн зүйл бол огт байхгүй. Стратегтэй, тооцоололтой амс хийгээд мөнгө санхугаа хараа за ээжээ ингэн бид нарт ашигтай байна уу, ингэн ашиггүй байна уу гэдгээ бодоод. Тэгэд одоо нэгсэнд Испани цусыг гойжул байлцсан байхгүй. Тийм байна хараа. Тэгээд дай айжмаар унтарч Испани дахин ийм хэмжээний том дайны зардлыг даах хэмжээ боломжгүй гэдгийг ойлгосон. Ингээд одоо 1646 онд шүү. Нэг сард энхийн хэлцээр Мюнстерийн их таймны одоо энхийн таймны хүрээнд альбиасаар хэрэгжиж эхэлсэн. Яригдж эхэлсэн юм уу да. Гэрээний төслийг боловсруулахад харцангуй амар байсан. Яагаад гэвэл тэр гэрээнийх нь их текст нь 12 жилийн төр зогсолт буюу төр гал зогсоох ийм үед их байгуулсан гэрээний үндсэн зарчмуудыг хуулсан. За тэр үндсэн зарчмууд тэгвэл юу байсан юм бэ гэвэл Голландын газар нутгаас бүх гадаад цэргүүдийг Нидерландаас гарах гадаад шүү. Энд чинь зөвхөн Герман, Испани зэрэг Испани, Итали, Генуягийн мөсний 9 жилийн өмнөд явж. Протестантуудын хавчлагыг зогсоох нутгийн засаг захиргааны асуудлыг нэг талыг барьсан хааны шийдвэрээр бус мужийн ерөнхий зөвлөлд нь шийдэх гэдэг ийм үндсэн 3. Энэс зөндөө юм байгаа л да. Гэхдээ энэ үл үндсэн одоо цөм болсон ийм шаардлага тавиад Брюсселийн эвслэгчийг байгуулж Гентийн энхий гэрээг байгуулсан. Энд нь 16 босогч муж одоо оролцсон болвол Испанд үнэнч үлдсэн цорын ганц муж нь Люксембург байсан. Бусад мужаас татагдсан Испани цэргүүд Люксембургийн гараад яв гэсэн учраас Люксембургт төвлөрсөн гэсэн. Испани армийн цэргүүд. Яг бол гадны цэргийг байлгаж болно гэсэн учраас. За ингээд одоо ийм төгсөл дээр одоо ингэж үндсэн одоо гэрээний ихээ загвараа боловсруулаад тэр энхийн гэрээний үндсэн заавраар л явсан гэсэн. Ингээд 1648 оны 6 сар гэхэд инхтай нийлцээр албан ёсоор хүчин төгөлөр болсон. За тэгвэл 80 жилийн дайны үр дүн яг юу байсан бэ гэвэл ер нь их тийм айхтар зөрчил юм байхгүй. Яг бодоол ингээл гэхэр зүгээр л хамгийн чухал нь Голландын бүгднэрийн тус бие даасан тусгаар болж дараагийн 100 жилийн туршид маш хүчтэй том нөлөө бүхий улс болох хамгийн ихлийн цэгийн тавьсан. Маш том хүчтэй худалдааны улс болох. Өнөөгийн Нидерланд, Бельгийн хоёрын хоорондох хэл хязгаарын одоо үүдийн нэг зурсан шүү дээ. Энд чинь нэг байж байгаа салж байгаа шүү дээ. Тэр газрын зургийг энэ үед бас зурж чадсан байна. За тэгэнгүүт одоо нэг сонирхолтой юм байна. Одоо ингээд Benelux гэж нэг үг мэдэн тийм ээ. Benelux бол Европын холбооны үсгэл шүү дээ тийм ээ. Энэ гурван улсаас эхэлж байгаа тийм ээ. Тэгэнгүүт Benelux гэдэг үг зүгээр гараагүй байгаа даа. Belgium, Netherlands, Luxembourg. Тий, Luxembourg. Эн чинь нөгөө нэг Испани эсрэг боссон нэгдсэн 3 байж та. Гэхдээ Люксембург болохоор жоох ингээд өөрийнхөө мэргийг аваад айтайхан байсан байж. Тэгэхээр Люксембург тусдаа улс байсах нь анханасаа тодорхой болсон байл тарж байгааз ер нь өөрийн бодолтой болсон байна. За тэгвэл Люксембург шиг 17 8 бож нийлж чад. Нидерландын бүгднийх усыг байгуулсан бол тарж байгаа байхгүй юу. За дараа нь яг Нидерландын бүгднийх ус байж байгаад хожимо Бельгийн өөрийн үндэсний нөгөө нэг identity сэргээд ирэхээр Бельгийн тусдаа болоод 1860 онд ерөнхийдөө тусгаарлаж байгаа. Тэгвэл тэр болтол нэлээд бас асуудлууд ингээд бас дотроо гээд хөвөрдөөд яагаад тэгэхээр Бельгийн тэр хэсгүүд нь болохоор Испани нөлөө, Францын нөлөө ихтэй хэсэг. Тэгэнгүүт нөгөө нэг Голландууд өөрсдөө ингээд нөгөө арчилсан парламент дээрээ одоо нөгөө ярьдаг шиг Голланд гэдэг нэрээ солидөг шалтгаан шиг баггүй. Голландуудын давмгаал дор ингээд нөгөө сонгуул Монгол яваа шийдвэр гараад тахаар тэр хэсгүүд нь гомддог баггүй. Нөгөөдөл нь яах вөхөр та нар католик нэшн байгаад байсан юм байна тийм нэг халахууд нь гэдэг шиг баггүй. Тэгээд ирэнгүүт нөгөөдөл нь гомдоод тэгээд явсаар аваад ингээд Бельги гэдэг улс 1860-аад онд үсээд анхны Леопольд 1 гэдэг хаанаа тавьчих. За энд одоо нэг зүгээр сонирхолтой бас нэг юм үйл явдал одоо юу гэхээр нөгөө энэ нэг хилцээр ингээд явуулах бол Мюнстерийн энхийн хилцээр байгуулагдсан нь бол одоо нэг шалтгааны үхээр одоо Вестфалийн гэрээ гэж нэг байгаад байгаа шүү дээ. Тэрүүгээр Голландыг нөгөө нэг баталсан шүү дээ. Тэгвэл Вестфалийн гэрээний одоо юун дээр болохоор
хэсэгт яагаад багтахгүй байсан бэхээр Испани тэр Вестфалийн гэрэн дээр нэг эргэлзээд Франц бас ингээд нэг өөр өөр ингэсэн шаардлагуудад тавиад том гэрээ ингээд дуусчихгүй байгаад байсан байхгүй. Тэгэхээр энэ Голланд чууд өөрсдийнхөө бүгдээр улсаа тусгаар тогтносон энэ гэрийг хурдан хийхгүй бол өөр Швейцар, Мцар өөр улсуудын хувь заяа хүлээгээ суугаад ах нь тохиромжгүй байсан учраас шууд тусдаа гэрээ байгаас байхгүй. Үүнд нь бусад улсууд амар эмзэглсэн байхгүй. Тэгэхээр одоо Вестфалийн нэг гэрээнийх нэг хэсэг биш мөртлөө энэ агуулга дотор энэ гэрээ батлагдаж гараад Голландын тусгаар тогтнол бий болсон гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ нэг юм Голландын тэр нэг Мюнстерийн инх тайвны гэрээ гэдэг байна. Тэрний заалт дотор нэмэлт нэг сонирхолтой заалтууд байгаад байгаа юм. Нэмэлт нөгөө төрөний 3 заалт бол ойлгомжтой. Тэрэн дээр нэмэх нь шээлтэй мөрний бомбыг хаах гэж. За Мейрен нутгийг шилжүүлэх. За Мейрен гэдэг одоо мужийг бол Голландын нутаг руу шилжүүлэх юм байна. За зөвшөөрч юм тийм ээ. Нэгтгэг болон Америк дахь Голландын булан эзэлсэн газар нутгийг албан ёсоор зөвшөөрөх гэж. За. Нөгөө West East Indian компаниудынхаа колониудыг зөвшөөрөх гэж байгаа. Испани эдийн засгийн хоригуудыг цуцлах гэдэг агуулга багтаад нэмэлтээр төрөний 3 заалтан нэр. Цэргээ банаад байхгүй байх. Манай газар нутаг дээр нөгөө өөрсдөө хаан өөрөө дангаараа шийдвэр гаргахгүй гэдэг нь одоо тусгаар болсон учраас тэд тамаг болчих жоох юм. Тэгээд энэ дээр ийм залтуудыг оруулж ирсэн. Үгүй бол байлдаа левел Испани цусан гойжод байх учраас энэ Испани бол бүр амар болт хийсэн юм шүү дээ. Тий. Ингээд одоо Францын тал шин шаардлага гаргаж ирж тавиад байсан учраас Вестфалийн гэрэн дээрээ ингээд инх тайвны ерөнхий хэлцээр сунжирсан учраас бүгднээр тулс Голландын бүгднээр тулс болон Испани хоорондох инхийн гэрээг ерөнхий хэлцээрээс тусгаарлан тусдаа гэрээ байгуулахар шийдсэн гэж үзэж байгаа. За ингээд одоо энэ нь Францын уур хөлөг хөтлөсөн Ришелье уралсан байна. Ингээд Франц нь 1635 оны эвслийн гэрээг зөрчсөн гэж үзсэн энэ үүрээ. Голландуудыг. Гэтэ тэр эвслийн гэрээр Францууд тусалж чадаагүй шүү дээ. Тийм. Яг чадаагүй дээ гарагдсан. Тэгээд ингээд одоо 1648 оны 1-р сарын 30-нд 79 зүйл их гэрээний эцсийн хуулиар батлагдсан. За ингээд одоо энэ гэрээнийг үүний дараа Испани хаан 4-р Филипп болон Голланд улсын ерөнхий шүүх рүү батламжуулахыг тул илгээсэн хоёр тал руу. 5 мужи Голланд, Гельдерланд, Оверейсел, Гронинген, Фрисланд гэдэг энэ 5 мужи 1635 оны эвслийн гэрээг эсэргүүцдэг байсан Уильям Стадхаурын эсрэг санал өгсөн. Ингээд 4 сарын 4-нд гэрээг батлахыг дэмжсэн сүлдээ. Харин Зеланд Утрехт эсэргүүцсэн. Энэ айхтар нөгөө нэг юм арчилсан байгаа даа. Эцэст нь Утрехт бусад мужийн шахалтаар бууж өгсөн. Утрехт гэж хот байдаг шүү дээ. Зеланд гарын үсэг зурхаас татгалцсан хэвээр байсан. Зеланд гэдэг мэдчихсэн шүү дээ. Нью-Зеланд. Тэрний гэхдээ хоёр е төвчтэй шүү дээ. Иймд одоо түүний зөвшөөрлгүйгээр Зеландын зөвшөөрлгүйгээр инхийг аль биесээр баталгааж болсон. Ихэндээ. Тэгээ дараа нь яг Зеланд нэгдэл орсон гэсэн үг л дээ. За ингээд 1648 оны 5 сарын 15-нд инхийн баг хуралд оролцсон төлөөлөгчид тангар өргөн гэрээг баталсан. Харин Зеландын төлөөлөгчд оролцоогүй. Утрехтийн төлөөлөгч дипломат арга зал буюу өвчцөө гэдэг шалтгаанаар тойрох арга хэмжээнд тангар өргөх хэсэлд оролцоогүй. Тэгэхээр нэг жижигхэн нэг юм өөрсдөнд нэг жижигхэн аженда байсан бол таарад байгаа байхгүй. Тэгээд тэр нь зөрчигдөд байгаа учраас илэрхий дэмжихгүй ч гэсэндээ бусдын дэмжиж байгаа болохоор дагаж явцсан л гэсэн санаа байна. Тийм байна. За ингээд одоо өргөн өрөөтэй гэрээнийхээ хүрээнд бол Франц улс, Ариун Ромын эзэнт гүрэн, Швед улс, Ариун Ромын эзэнт гүрний хооронд байгуулсан 1648 оны 10 дугаар сарын 14-24-ний гэрээнүүдэд нь Вестфалийн инх тайвны гэрээний бүрэлдэхүүн болж ордог. Эдгээр нь Голландын бүгд найрамдах улсын гарын үсэг зураагүй ч Швейцарын кантоны одоо нэг адил, Швейцарын тусаартай нэг адил Ариун Ромын эзэнт гүрнээс албан ёсоор тутахар тогтсон гэдэг нь хүлээн зөвшөөрөгдсөн. Ингээд одоо энэ нь аль хэдийнэ бодитоор тогтсон байдал одоо бодитоор тогтсон байсан зүйлийг 80 жил оршсон одоо дефакто үйл явдлыг албан ёсоор олон улсын хувьд де юре буюу хууль ёсны болгосон хувиргасан үйл явдал байсан. Одоо ингээд Франц, Испани хоёр хоорондоо гэрээ байгуулаагүй тул 1659 онд Пиреней инх тайвны гэрээ хүртэл энэ хоёрын дай үргэлжилсэн гэж. Яагаад ингэжсэн бэ гэхээр яг энэ хоёр хоорондоо ингээд Испани одоо жишээлбэл ингээд Голландын газар нутагт дайны үйлчлэгээ явуулангууд Францчууд Испани тэр Каталон, Баск мужуудыг дэмжиж бослогуудыг ингээд турхаад байсан байхгүй. Ингээл тал руугаа ингээд ийм одоо юу тийм биеийнхээ хажуугаар ингээд жижигэн брит хотго барьсан ингээд зогсож байсан гэсэн санаа байдаг. За ингээд одоо эндээс одоо 1648 оны 5 сарын 15-ны Мюнстерийн инхийн гэрээний үр дүнд Хабсбургийн Нидерланд 2 багцсан.
Умард Нидерланд буюу протестант шашин цогцолсон Голландын бүгд найрамдах улс болоод Испани болон Роми эзэнт гүрнээс бүрэн тусгаар тогтносон. Өмнөд Нидерланд католик шашин дамгаалсан Испани Хабсбургийн захиргаанд үлдсэн. Испани эзэнт гүрэн ба өмнөд Нидерланд нь санхүү болон хүн амын хувьд сүрс. Улс төр эдийн засгыг бүрэн буурч доройтсон бол Голландын бүгд найрамдах улс дэлхийн худалдааны хүчрэг улс болон гарч ирж дээд болон дунд ангийн өндөр хөгжилд хүрсэн ард иргэдтэй болоод энэ үеийг Голландын алтан иргэн гэж нэрлэж байгаа. Гисэн эдэн шүү дээ дотоодын болон гадаадын улс төрийн цэргийн шашны зөрчил маргаа нийгмийн эдийн засгийн тулд тодорхой үйл явдлуудыг бас сорилууд явьчирч байсан. За эндээс нэг ганцхан өгүүлбэр хаагаад хэлэхэд англичууд нөгөө иргэний дайнаа хийгээд цаана цаацалсан шүү дээ. Тэгээд дараа нь Уильям Оранжийн Чарльз хоёрыг Нидерландаас залдаг санаж байна. Тэр чинь ингээд яг энэ хоёр улс ямар айхтар хоорондоос юм дотны харилцаатай байдаг. Эртний юм харилцаатай байсан байгаа байхгүй. Тийм учраас Голланд, Бельгийн тусгаар тогтнолд Франц, англичууд баталгаа өгч ирсэн учраас дэлхийн 1-р дан гарч байгаа. 2-р дан гарч байгаа байхгүй. Их гүрэн байна гэдэг чинь за би чамайг хүн зоод бол ах нь өмөрнө гэдэг агуулгаар л явцсан гэсэн үг байхгүй. Тийм байна. Ийм учраас нөгөө нэг газараас нэг топи сухлахад байшин тэр чигээр нурдаг шиг дайм болж байна л гэсэн. За баярлалаа. Маш сонирхолтой байлаа хамраа. За баярлалаа. За ингээд та бүгд шинжлэх ухаан танин мэдхүүн Од Мөндөр сувгийн цаг хугацааны аялал нэвтрүүлэг хүрлээ. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн Од Мөндөр сувг, NTV телевиз болон Од Мөндөр радио 83.3 болон 107 дэлгэнээр хүрч байна. Өнөөдрийн дугаарыг Улаанбаатар хотын хамгийн үнцэнтэй бүсэд Сүхбаатарын талбайгаас ердөө 900 м-ийн зайд байрлах Encanto Trade Center Office болон хөрөн зүрх хөтөлбөрийг хэрэгжүүлж буй үндэсний үйлдвэрлэгч Vidan Event-ийн та бүгд төрөлөө. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худлаа хөгжлийн банкны данс байгаа 4191 Тэг 4 518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.